Өмнөд Суданд цэрэг явуулгаж үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тухайн үеийн Батлан хамгааллын сайд Болдод даалгажээ. Гэхдээ даалгавар биелүүлэх төсөв нь байгаагүй учраас Болд үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөд ярилцаад Худалдаа хөгжлийн банкнаас төр зээл тавьж Монгол цэргийн багийн бэлтгэлийг ханган Өмнөд Судан руу илгээсэн байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагаас зардлыг нь төлдөг энэ ажиллагааны үр дүнд 120 тэрбум төгрөг зэвсэгт хүчнийг хөгжүүлэх санд хуримтлагдсан. Харин Худалдаа хөгжлийн банкнд 800 сая төгрөгийн хууль төлжээ. Гэтэл өнөөдөр Болд 800 саяыг зарлагдаж 120 тэрбумыг олсныхоо төлөө авилгатаа тэмцэх газар шалгагдж байна. Болд очсон газар бүртээ салбарынхаа алба хаагчдыг орон байртаа болгох гэж ажиллаж байсан гэж байгаач барилгаа дуусгахаас өмнө сайдынхаа албыг дараагийн хүнд нөгдөг, харин дараагийнх нь хүмүүс барилгыг нь гацааж балгас болгоод тэр балгасаа Болдын баас гэж нэрлэдэг жишг тогтжээ. За иймэрхүү байдлаар түүнийг зөвтгөх гаргалгаа бий. Офицер ахлагчийн орон сууц өдөд ашиглалтанд ороод 300 аль байртай болох байлаа. Гэвч Батлан хамгаалах яамд очсон дараагийн удирдлага барилгыг зогсоосны улмаас Болдыг дэгэдэх улс төржилтийн хохирогч болоод үлдээсэн ч байж болох юм а. Харин тэрээр өчигдөр авилгатаа тэмцэх газрын албан тушаалтнуудаас чухам ямар хохирол учирч хэн хохирчход байгааг нь тодорхой нэгсэн ч тоймтой хариулт авсангүй. Энэ дотор одоо жишээ нь ингээд одоо надад холбогдуулаад энэ сони хөвлөөр бичээд байгаа энэ Өмнөд Судан цэрэг явуулахад Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваад 800 сая төгрөгийн одоо хүү төлсөн нь бол хохирол болоод байна гэдэг энэ хохирол орж байгаа юу. За дээр нь одоо хятадаас тусламжийн мараа аваад түүнийгээ борлуулад ихээс их болох зохицол байсан. Энэний одоо тэгээд одоо үнийн зөрөөн дээр тэрүүн төгрөгийн одоо хохирол учирсан байна гэдэг асуудал яриад байгаа. Энэ орж байгаа юу. За дээр нь одоо ажилч албаагчид орон сууцаар шагнахад тэр асуудал байдаг л да. Тэгээд тусламжийн хөрөнгөөр бий болсон орон сууцнаас одоо нэг 35 м2 40 сая төгрөгийн үнэтэй орон сууцаар одоо нэг ажилтныг шагнасныг бол одоо хэрүүгээ хэрэг гээд байгаа. Тэгэхээр энэ гурван одоо хохирол ороод 30 тэрбум мөө эсвэл тэр 30 тэрбум чинь тустай юм уу? Энийг нэг хэлж өгөөч. Энэ дээр бол бас дараа нь дүгнэлт хийхэд хэрэгтэй. Ер нь бол би бас энэ ерөнхийлөгчийн хууль хамгаалж байгаа хэрэгүүдийн талаас нь асуумаар байгаа. Одоо жишээ нь хэн нэгэн албан тушаалтныг дарамтлаад, шантажинд оруулаад ингэж байгаа нь өөрөө одоо ямар эрүүг хэрэгт багтах вэ? Монгол цэрэг ирсүүд инхийг сахиулах үйл ажиллагаанд өнгөрсөн хугацаанд амжилттай оролцож өөрсдийн нэр төрөөч өндөрт авч явсан. Эрсдэлтэй голомтод үүрэг гүйцэтгсэн цэргүүдийн алдаргавья олон тол мэдээлэгдлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн хүү хүртэл энэ үйл ажиллагаанд амжилттай оролцож инхийг сахиулчаад ирсэн тухайн ам булаалдан ярьцгаасан. Төрийн тэргүүнч хүүгээрээ бахархаж байгаагаа нийтэд нин нуг илэрхийлж явсан. Гэтэл инхийг сахиулагчдаар ингэж шоудчаад эцэст нь зээл аван байж илгээсэн сайд нь хэрэг дунад суугаа нь хэр үнэмшилтэй сонсогдож байна вэ? Дээр нь алба хаагчдын нийгмийн хангамжийг бодлохоор дэмжиж гавья байгуулсан хүмүүстэй ганц орон сууц өгснийхэн төлөө хэрэгтэн болох төлөвлөгөө хинд байгаа вэ? За ийм хартал энэ хүрээнийхэн төрж байгаа. Үнэхээр л инхийг сахиулагчдыг илгээж алба хаагчдтай орон сууцаар шагнасан үйлдэл нь Болдын гай юу гавья юу гихчин л болж байна. Энэ бэ соёмаа.